За болио чадахгүй юм байна. Юу өөрсдийгөө яайдаа гэж ах чинь те. За сайн байцгаана уу Золбоо TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Солонгосоор сонин сайхан юутай нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хүргэхэд бэлэн болоод байна. Солонгосоор сонин сайхан ихтэй маш их олон сонин сайхан байгаа шүү. Тэгэхээр хамгийн ихний мэдээ жоохон онцгүй мэдээ. Манай Монгол дахиад Солонгосын мэдээгээр гарсан. Тэгэхээр яг юу болсон та бүхэндээ би мэдээг нь танилцуулъя. Түнэлээс гарч ирсэн 5 тонны ачааны машин гуйлан дайвсаар уулзвар руу хурдтай орж ирлээ. Гэрлэн дохиог үл тоон явган хүний гарцаар давхиж орсон ууг машин явган зорчигчдыг арайхийн шүргэхгүй өнгөрсөн ч хурдаа огт хассангүй. Явган зорчигчид цочирдон гайхсан байдалтай ачааны машиныг ширтэж үлдлээ. Өнөөдөр өглөө 11 цаг 40 минутын үед Сөүл хотын Гүи дунд дэх ачаа сааны метроны уулзурт нүүлгэлтийн ачааны машиныг жолоодож явсан Монгол улсын иргэн эсрэг урсгал руу орж 2 автомашин болон их сургуулийн барилга мөргсөн ноцтой осол гарлаа. Хэргийн газар байсан хүмүүсийн хэлж байгаагаар нүүлгэлтийн машин урсгал сөрж орж ирээд K9 маркийн автомашиныг мөргөж тэр чигээрээ явсаар байшин мөргөөд зогссон гэжээ. Мөргүүлсэн суудлын автомашинд 80 орчим настай Ахмад настан байсан бөгөөд тэр даруй эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авч байна. Ослын үед ачааны машин жолоочоос гадна 3 хүн зорчиж явсан бөгөөд жолооч ослын дараа газар дээрээсээ зугтсан байна. Гэсэн ч 4 цагийн дараа тэрээр өөрөө сайн дураараа цагдаагийн газар ирж бурууга хүлээн зөвшөөрчээ. Уг эрэхтэн нүүлгэлтийн компанид ажилладаг бөгөөд осол гаргах үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага түүнд орхиж цугтсан болон хүний биед хохирол учруулсан гэх үндслээр хэрэг үүсгэн хэргийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна. Тэгээ яг энэ аваар ослын талаар Солонгост амьдардаг монголчуудын групп гэж байдаг шүү дээ Facebook. Тэр групп дээр юу гэж тайлбарсан байсан бэ гэхлээр аваар ослыг гаргасан залуугийн найз нэм шиг байгаа. Юу болсон бэ гэхлээр 5 тонны машин барьж явж байгаад тооромзон ажиллахаа болцсон гинэ. Тэгээ тооромзон ажиллахаа болцсон өөрөө сандраад машинаа барьж явж байгаа зогсохгүй машин мөргөөд барилга мөргөө зогссон байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө визгүй байсан юм уу эсвэл 5 тонн барих ирэхгүй байсан юм уу сандарсандаа хэргийн газраас цугтаацсан. Тэгээ өөрөө гэртээ очиод айж сандарсандаа тайвширх гад хөрөгчөндөө байсан пивийг аваад хид балгасан. Тэгээд яг өөрөө удаан боцны цэцээр нь би очиж бурууга хүлээхгүй бол болохгүй юм байна гэд очоод үлээлгсэн чинь гэртээ уусан архиных нь хэмжээ нь гараад ирсэн гэж тайлбарсан байсан. Тэр нүүдэлчин монголчууд гэд групп дээр шүү. Солонгосын мэдээгээр болохоор ингэж гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол яг мэдэхгүй шүү дээ. Хэргийн газар байгаагүй учраас Солонгосын мэдээгээр нь бол ингэж гарсан байна. Аваар осолд орсон залуугийн найз нь нүүдэлчин монголчууд гэд групп дээр бас тэгж тайлбарсан байсан. Тэгэхээр би яг энэ бичлэгийнхаа өмнөх 2 дугаар дээр хоёулын дээр нь хэлжсэн те. Архиуж машин битгий бариараа согтуугаараа машин барьж болохгүй шүү гэд бүр нэг сонин мэдж байгаа юм шиг яг өмнөх 2 бичлэгээр би хэлсэн шүү дээ. Ямарваа нэгэн зам тээврийн аваар осол гаргасан тохиолдолд хэргийнхаа газраас битгий цухтаагаараа энэ маш том гэмт хэрэг болдгийг шүү. Заавал хэргийн газраас асуудлаа шийдэж жагаад яваарай гэд өмнөх 2 дугаараараа хэлжсэн те. Тэгээ би яагаад энэ талаар дахин байн яриаддаг вэ гэхлээр өөрөө яг ийм алдаа гаргаж исэн болохоор та бүхнийг битгий алдаасаа гэсэндээ уг нь байн анхааруулад сануулад байгаа байхгүй. Тэгээ та бүхэн бүгдээрээ мэдээг нь үзлээ шүү дээ. Явган хүмүүс гарцаараа гарч яхад хажуугаар нь баг дайрангаа алдаад гарч байгаа байхгүй. Тэгээ тэр явган хүний гарцаар явж байгаа хүмүүсийг мөргөөд нэг хүн амиа алдсан бол яана те. Тухайд би согтуугаараа машин барьж явж байгаад яг хэрэгт орооцолтоод миний шүүх хурал болох үеэр прокуророос яг миний машинаа барьж явж исэн тэр блэк багс тоо хар камер гэж байдаг шүү дээ. Тэрийг шүүхтэр шүүгчд харуулж исэн байхгүй юу. Энэ залуу ийм аюултай юм исэн гэд яг тэр үед ч гэсэн явган хүмүүс гарцаар гарч яхад хажуугаар амар хурдтай машина бариад өнгөрч байгаа байхгүй юу. Би болохоор нэлээд согтуу байсан болохоор тэрийг санахгүй. Тэгээ тухайн үед магадгүй тэр гарцаар гарч явсан хүнийг дайрсан бол тэгэл би шууд шоронд бүр маш олон жилийн ялаа болоо орох боломжтой байсан байхгүй юу. Тэгэхээр энэ бичлэгийг үзээж гисэн бүр яг ингээд шууд шар ус босч байгаа байхгүй юу. Тийм нэг тухайн үеийн траума гэх юм уу те амар дурсамж болоод үлдсэн болохоор яг энэ бичлэгийг үзээд бас ингээд дотор арц гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг бүх юм болоод өнгөрчлөө те хамгийн хэцүү байгаа хүн бол хэрэгт орсон залуу өөрөө шүү дээ. Маш хэцүү байгаа. Би бүр сайн мэдээд байгаа байхгүй. Өөрийгөө одоо хараагаад өөрийгөө буруутгаа шаналал сууж байгаа одоо яана яах болоо шүүх хурал болгож байгаа те. Одоо надад ямар ял оноох бол
Би яг нөгөө хүнтэйгээ тохиролцсон. Одоо энэ чинь урсгал сүрж ороод машин мөрөгцсөн байгаа. Тэгээд тэр машин дотор 80 орчим настай Ахмад настан байсан. Тэгээд эмнэлэгт хүргэсэн гэж байгаа. Тэгэхээр тэр хүнтэйгээ бас тохиролцох ёстой. Зөндөө бол аваар ус гаргацсан байгаа шүү дээ. Тэр байшин мөрөгцсөн байгаа. Гэх мэтчлэн маш их хэмжээний торгуул, тэр хүний эмнэлгийн төлбөр, машиныг нь засна, тэр барилгыг засна гэдэг ер нь бол маш их хэмжээний өрөнд орж байгаа байхгүй юу. Тэгээ цагдаагийн хэлцээс мэдээж гэртээ очичоод би архиучаад ирсэн гэхээр тэрийг нь итгэж хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Та угаасаа архиуж машин барьсан байна гэдэг тал дээр л цагдаа нар хэргийг авч хэлсэн. Тэгээ хоёрдугаар гэх юм бол хэргийн газраас өөрөө цухтагаа яваад гсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол өөрийгөө харааж зүхэл сууж байгаа. Би яах ч тийм юм ямар тэнийг юм бэ? Цаг хугацаа ухрааж болдог бол гээл нэг бодлын үнэхээр азтай байгаа байхгүй юу? Бурхан өөрийг чинь харж үзсэн байна. Тэр 5 тонны машин, тэгээ ачааны машин тэр хурдтай явж байгаа. Тэр замаар гарч 2-3 хүнийг дайрцсан бол яа. Тэр хүмүүс газар дээр амиа алдах байсан. Тэгэхээр одоогийн байдлаар хүн амьтан яг го бэрцсэн байна. Гэхдээ хүн амны хэрэг бол гарчаагүй шүү дээ. Хүн өгчээгүй байна. Тэгэхээр аль болох яг бодит болж байгаа зүйлүүдийг хараад яавал би зөв шийдвэр гаргах уу? Яавал энэ хэрэг асуудлыг би зөв шийдэх вэ гэдэг дээрээ л төвлөрөөрөө гэж зөвлөмөр байна. Тэгээ үзэж байгаа үзэгчтэй би дахиад анхааруулад хэлмээр байна. Согтуугаараа машин барьж явж байгаад аваар осол гаргасан ч гэсэн битгий хэргийн газраасаа цухтаа. Хэрэг чинь 5 дахин 10 дахин хүндэрдэг юм аа. Солонгосын хууль нь тийм байдаг юм аа. Хүн яг тухайн үед айж сандраад аль болох цухтахыг боддог л доо. Гэхдээ хэргийн газраасаа цухтаалаа гэд баригдахгүй гэсэн үг биш байхгүй юу? Одоо сүүлийн үед чинь Солонгост бүх юм камерчсан. Таныг олно гэдэг бол ерөөсөө цаг хугацааны асуудал. Зам тээврийн ослын үед хүнийг гэмтээж газар дээр нь цугтсан бол 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оноох боломжтой гэж байна. Та бүхэн хэргийн газраасаа цухтаах юм бол 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оноодог гэж байна. Битгий мартаарай нэг. Эсвэл 30 сая воноос дээш хэмжээний торгуул ногдуулнаа. Хэрвээ хохирогч амь насаа алдсан бол ял нь бүр нэмэгддэг. Энэ нүүлгэлтийн компани захирал даатгалаас ямар ч мөнгө авах боломжгүй гэж боддоо. Яагаад вэ гэхлээр за хамгийн нэгдүгээрт мэдээж үнэмлэхгүй байсан бах тийм үү? Үнэмлэхгүйгээр машин бариулсан байна. Хоёр дахь юм бол жолоо барьж явсан хүн нь согтуугээд цагдаагийн хэлцээс дүгнээд гаргаад ирсэн байна. Гурав дахь юм бол хэргийн газраасаа цухтаасан байна. Гэх мэтчлэн захирал нь одоо энэ бүх төлбөрийг өөрөө төлөхөөсөөр аргагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй захирал нь сайн хүн бол өөрөө төлөх байх. Муу хүн бол өөрөө ч төлөхгүй шүү дээ. Надад буруу байхгүй те. Айлсгүй хувааж төлнө ч гэдэг юм уу. За санаатаагаар зугтсан үйлдэл нь ердийн осол бус гэмт хэрэг гэж тооцогддог. Замын хөдөлгөөний хууль, эрүүгийн хууль зэрэгцэн үйлчлэнэ. Замын хөдөлгөөний хуулийг ч зөрчсөн, эрүүгийн хуулийг ч зөрчсөн гэж үздэг байна шүү дээ. Жолооны эрх хасагдаж бүр мөсөн хүчингүй болно. Эрүүгийн ялтай болох учраас ирээдүйд ажилд орох, виз сонгуулах зэрэгт сөрөг нөлөөтэй. Гадаадын иргэний хувьд зарим тохиолдолд судлагдсны дараа албатан гаргах шийдвэрч гарч болдгоо. Жишээ болгоод хэлье. 2023 онд согтуугаараа машин жолоодож хүний биед хүнд гэмтэл учруулад зугтсан нэгэн жолоочд 6 жилийн хорих ял оноосон тохиолдол гарсан гэсэн байна. Зөвхөн зам тээврийн осол биш шүү. Хүнтэй муудалцах, зодтолдох, зам тээврийн осол те юу ч байсан хэргийн газар заавал тэр хэрэгээ шийдчихэд явж байгаарай. Одоо сүүлийн үед яг иймэрхүү хуулийн сул талыг ашиглаад гэмт хэрэг хийдэг хүмүүс зөндөө болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ямарваа нэг асуудал үүсгэл юм бол тэр газараа бүх хэрэгээ зохицуулчаад явж байгаарай гэж та бүхэндээ дахиад анхааруулж хэлмээр байна. Энэ залуугийн хувьд өөрийн биеэр буцаж явж очисон гэдэг нь бол маш зөв сонголт байсан шүү. Шүүхтэр бол мэдээж сайнаар нөлөөлнө. Тухайн үед би визгүй байсан учраас, үнэмлэхгүй байсан учраас айсандаа сандарсандаа цугтаасан юм а ч гэдэг юм уу. Гэхдээ би буруу юм хийснээ мэдээд буцаад очисон гэдэг бол мэдээж давуу тал болно. Хоёрдугаар гэх юм бол хэрвээ өөрөө цагдаагийн хэлцээр өөрийн биеэр явж очоогүй бол Солонгост амьдарч байгаа монголчуудаа асуудал үүсгэх боломжтой байсан байхгүй юу? Яагаад вэ гэхээр монгол хүн цугтаасан байна. За энэ хүнийг барихгүй болохгүй гээл доо. Айл үлгэлтийн компаниудыг цагдаагийн ажилчид нь бол жинхэнэ одоо шалгаж эхлэв шүү дээ. Тэгэхээр иммиграшнээс ч гэсэн зүгээр суухгүй шүү дээ. Нүүлгэлтийн компанид ажилладаг байсан монгол хүн ийм том аваар осол гаргачаад цугтаацсан байна. Энэ хүний хурдан барихгүй болохгүй гэл нүүлгэлтийн компаниудыг шалгаж эхлэх байсан байх. Гэхдээ өөрийн биеэр яваад очисон бол маш зөв сонголт байсан шүү. Тэг би баг бичлэг болгоноороо л хэлж юм да тий. Архинаас хол байгаарай, арх битгий уугаарай. Арх хүнд дандаа гай зовлон, муухай, муу инээрийг, муу зүйлүүдийг авчирч идэв шүү. Архиугаал хэрэг төвөгт орооцолддог, архиугаал зам тээврийн осол гаргадаг, архиугаал зодон зохио гэд бие биенийгээ алж таалдаг. Сая дээр 100-ны 6 гээд шоун дээр юу болж байна те? Архиуцсан залуучууд бие биентэйгээ зодтолтоол, хутга шүү гаргаж ирэл бие биенийгээ хутглаад хүн сонио анхааруулаад хилээд тахтай ойлгодог те. Заавал өөрөө алдчихэж тийм биш гэж ойлгодог. Маа нэг найз надад хэлжсэн байхгүй юу? Хүний алдаанаас суралцдаг хүн хамгийн ухаантай хүн гэж. Тэгэхээр дийлэн хүмүүс яадаг вэ гэхлээр
гэхээр заавал өөрөө алдчихээж, өөрөө унжээж, бүдэрчээж тэр асуудлуудыг ойлгодог, зүрх сэтгэлдээ шингээж авдаг байхгүй сонио. За дараагийн мэдээ 2025 оны 6 сарын 3-нд болсон бүгд найрамдах Солонгос улсын 21 дахь ерөнхийлөгчийн сонгуульд Lee Jae-myung ялалт байгуулсан. Тэрээр 17,587,513 хүнээс санал авч 49,42%-тай дэмжлэг хүлээсэн бөгөөд энэ нь бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд хамгийн олон санал авсан тохиолдол болсон юм а. Lee Jae-myung ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа ард иргэддээ дараах амлалтуудыг өгсөн. Тэрээр ардчлалын үнэт зүйлсийг хамгаалж иргэдийн эрх чөлөөг дээдлэхийг амласан. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ нийгмийн шударга байдлыг хангах бодлого хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна. Улс төрийн хуваагдал, нийгмийн туйлширлыг багасгаж, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхийг зорьсон байна. За Lee Jae-myung-ы амьдралын түүхийг та бүхэндээ хальтгаан дурдах юм бол 1964 оны 12 сарын 22-нд Gyeongsan аймгийн Andong хэмээх жижиг тосгонд ядуу тариачны гэр бүлд төрсөн. Гэр бүл нь маш ядуу байсан тул бага наснаасаа эхлэн үйлдвэрийн ажил хийж хүнд хөдөлмөрт орсон. Тэрээр бага ангид үргэсний дараа шууд ажил хийхээр үйлдвэрт орсон бөгөөд өсвөр насндаа гар биеийн гэмтэл авсан байдаг. Хожим нь тэр энэ үеэ дурсан ярихдаа ядуу төрсөн нь миний буруу биш ч ядуу хിവэрээ үлдэх бол миний сонголт биш байх ёстой гэж бодсон хэмээжээ. Lee Jae-myung ердийн ахлах сургуульд суралцаж чадаагүй тул Gomjeong-гуши өгж шалгалтандаа тэнцээд ахлах сургуулийн боловсролын гэрчлэгээтэй болсон. Gomjeong-гуши гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр сургууль завсарсан эсвэл ядуу амьдралын улмаас сургуульд яваагүй хүн өөрөө бие даан хичээллэж байгаад Gomjeong-гушиг өгснөөр ахлах сургууль төгссөнтөө тэнцэх гэрчлэгээ авдаг. Дараа нь хичээнгүйлэн бэлдэж Сөүлийн их сургуулийн хууль зүйн сургуульд орж чадсан. Энэ бол тухайн үед маш том амжилт байсан. Үйлдвэрт ажиллаж байсан ядуу залуу Солонгосын хамгийн шилдэг их сургуульд орсон байгаа. Сургуулаа төгсөөд хүний эрхийн чиглэлээр өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тэрээр ядуу иргэд, ажилчид, орон гэргүй хүмүүст үн төлбөргүй өмгөөлөл үзүүлж шударга ёсыг хамгаалахыг зорддог байсан. Түүний хуулийн үйл ажиллагаа нь хүмүүст талархал хүлээж олон нийтэд танигдахад хүргэсэн. 2010 онд Сөүл хотын дэргэдэх Соннам хотын даргаар сонгогдсон. Хотын төсвийг нээлттэй шударга болох, авилгыг таслан зогсоох зорилготой шинжилэлүүдийг эхлүүлсэн. 2018 оноос 2021 онд Солонгосын хамгийн том муж болох Gyeonggi мужийн захирагчаар ажиллаж, ковидын үед иргэдэд шуурхай тусламж үзүүлснээр нэр хүнд нь өссөн. 2022 онд ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намын нэрийн өмнөөс нэр дэвшсэн ч Юнсонgnyeолд маш бага зөрүүгээр ялагдсан. 2025 онд дахин нэр дэвшиж ард түмний дэмжлэгийг авч 21 дахь ерөнхийлөгч болсон. Өөрийн хүнд хэцүү амьдралын туршлагынхаа улмаас тэр ажилчин анги, залуус, дунд давхрын хүмүүсийг илүү ойлгож тэдний төлөө дуу хоолой болохыг зордгоо. Тэрээр өөрийгөө ядуу иргэдийн төлөөх ерөнхийлөгч гэж тодорхойлдог юм байна. Тэгэхээр миний хувьд нь Солонгосын шинэ ерөнхийлөгч Lee Jae-myung надад үнэхээр таалагдчихж байгаа. Би Lee Jae-myung гэдэг хүнийг бол дэмждэг байсан байхгүй юу. Тэгээ энэ хүний амьдралын түүхийг сонсоод үзэхэд бол ер нь нэлээд зовлон амссан. Тэгээ Солонгост анх удаа дунд сургууль, ахлах сургууль төгсөөгүй Gomjeong-гушид төгсөөд их сургуульд ороод ерөнхийлөгч болж байгаа хүн юм бэлээ. Тэгэхээр дунд сургууль, ахлах сургууль сураагүй мөртлөө өөрөө хуваарь хичээл хийж агаад Gomjeong-гуши өгөөд их сургуульд ороод хуулийн их сургууль төгсөөд Солонгостой нэлээд дээгүүр жагсагдаг ийм их сургуульд орсон гэхээр бас үнэхээр уйггүй хичээдэг зүтгэдэг ийм мундаг хүн гэдэг нь харагдаж байгаа байхгүй амьдралынхаа түүхээс. За Солонгосын өнөөгийн ерөнхийлөгч Юнсонgnyeol болон түүний засгийн газар сөрөг хүчний тэргүүн ардчилсан намын дарга Lee Jae-myung-ыг шоронд хийхээр удаа дараа оролдож байсан нь олон нийтэд тодорхой болсон. Юнсонgnyeol ерөнхийлөгч болохоос өмнө ерөнхий прокурор байсан бөгөөд улс төрд ороод хамгийн түрүүнд Lee Jae-myung-ыг шалгах ажлыг эрчимжүүлсэн. 2022 оноос хойш 100 гаруй прокурорыг тусгаалan томилж авилга, ашиг сонирхлын зөрчил, хандивын хууль зөрчсөн гэх мэт 10 гаруй хэрэг нээн шалгасан. Түүнд хэд хэдэн удаа шүүхийн нээлттэй дуудлага баривчлах хүсэлт байцаалт явуулсан. Прокурорууд олон хэргийг нэгэн зэрэг сөхөж, шүүхэж шилжүүлэхийг оролцсон ч нотлох баримт хангалтгүй, үндэслэлгүй гүтгэлэг байсан нь тогтоогдож шүүхээс цагаатгах шийдвэрүүд гарсан. Тэгэхээр энэ Юнсонgnyeol ерөнхийлөгч болохоосоо өмнө прокурорын дарга хүн байсан шүү дээ. Солонгосын прокурорын дарга хүн байсан байхгүй юу. Тэгээ өөрөө ерөнхийлөгч болонгуудаа Lee Jae-myung-ыг
шоронд хийх гэж зөндөө олоод оролцсон. Зөвхөн Ижемёныг шоронд хийхийн тулд 100 прокурорыг томилж байгаад хэргийг шалгуулсан гэж боддоо. 100 прокурор томилоод Ижемёныг маш олон удаа шалгасан боловч хэргийг нь олж илрүүлж чадаагүй, шоронд хийж чадаагүй байхгүй юу. Тэгээ одоо байр суурь нь солигдсон. За 2023 оны 9 сард Ижемён үлсгэлэн зарлаж засгийн газрын хэтэрхий их хавчлаг улс төрийн өш хонзонгийн эсрэг тэмцсэн. Иргэдийн дэмжлэг бас нэмэгдсэн. Эсэргүүцлийн арга хэмжээ, шудраг бус шалгалтуудыг эсэргүүцэн ард түмний дэмжлэг нэмэгдэж түүнийг буруутгах гэж оролцсон явдал нь харин ч Ижемёныг илүү ард түмний талд зогсдог хүн гэж харагдуулсан. 2024 оны сүүлээр түүний нэр хүнд өссөөр 2025 оны сонгуульд ялалт байгуулахад нөлөөлсөн. Тэгэхээр Юнсон Ёл ерөнхийлөгчийн хувьд ганц гайн энэ Ижемён байсан байхгүй юу? Яагаад гэвэл яг өөртөө энэ тэнцүү хэдхэн саналын зөрүүтэй Юнсон Ёл ерөнхийлөгч болсон шүү дээ. Тэгэхээр дараа нь энэ Ижемён ерөнхийлөгч болно гэдэг нь тодорхой харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнийг хурдан шоронд хийхийн тулд янз бүрийн арга хэрэгжилж үзсэн боловч эцэст нь өөрөө ялагдчихж байгаа. Тэгээ онц байдал зарласан шалтгаан ч гэсэн энэ Ижемёныг хурдан баривчилж авч бараг замд нь буудаж унгаа гэсэн тушаалыг хүссэн байсан шүү дээ. Тэгэхээр цаашдаа бол энэ Солонгосын улс төр бол нэлээд сонирхолтой юм болох байх. Одоо энэ байр суурь нь оронгороо эргэчихэж байгаа байхгүй юу? Солигдчихж байгаа. Тэгээ Ижемён ерөнхийлөгчөөр сонгогдсны дараахан ардчлан намын гол санаачилсан 3 тусгай мөрдөн шалгах хууль буюу Самдэ Дэкомпоп анх удаа үндэсний ассамблеэр батлагдлаа гэж байгаа. За энэ Самдэ Дэкомпоп гэдэг нь ямар 3 хууль юм бэ гэхээр би та бүхэндээ танилцуулъя. За хамгийн нэгдүгээрт төрийн эргэлтийн оролдлогын тусгай мөрдөн шалгалт. Энэ хуулиар Юнсон Ёл ерөнхийлөгч байх үед 2023 оны 12 сарын 3-нд онц байдал зарласан нь хууль бус байв уу гэсэн 11 төрлийн хэрэгт тусгай прокуророор шалгуулнаа. Анх 40 прокурор томилохоор байсан ч ардчилсан намын саналаар 60 болгож нэмэгдүүлсэн байна. Одоо Ижемёныг 100 прокурор томилж байгаа шалгуулсан шүү дээ. Одоо эсэргээрээ энэ Юнсон Ёлыг 60 прокурор томилж байгаад шалгуулж байгаа байхгүй юу. За хоёрт ерөнхийлөгчийн гэргий Кимгонигийн хэрэг, Кимгони Дэкомпоп гэж явагдаж байгаа. Түүний Deutsche Motors компани хувьцаа зохиомлоор өсгсөн хэрэг, тансаг гар цүнх хээл ахуул зэрэг 16 төрлийн хэргийг тусгай мөрдөн шалгана гэж байгаа. Тэгэхээр Юнсон Ёлыг ерөнхийлөгч байхад нь эхнэрийг нь шалгаж болохгүй байсан байхгүй юу? Яагаад вэ гэхээр эхнэрийг чинь шалгамаар байна. Эхнэр чинь авилгалын хэрэгтэй орооцолцсон байна. Хардж байна, баримтууд нь байна гэж эхнэрийг нь шалгах хууль батлах гэхээр Юнсон Ёл ерөнхийлөгч хэргийг нь буцаагаад дүүсэн байхгүй юу? Үгүй ээ. Би эхнэрээ шалгуулахгүйгээд тэгээ одоо бол тийх боломжгүй болсон өөрөө огцорсон учраас. За 3-т ам эрсдсэн тэнгисийн цэргийн хэрэг Сүнжиг Хэбион Дэкомпоп гэж байгаа. 2023 оны 7 сард үерт нэрвэгдэж амиа алдсан тэнгисийн цэргийн хэргийн дарлал нууцлсан байж болцсошгүй асуудлыг тусгай прокуророор шалгуулнаа. Эдгээр 3 хуулийг өмнө нь Юнсон Ёлын засгийн газар олон удаа татгалзаж хориг тавьсаар байсан. Гэсэн ч Ижемён ерөнхийлөгчийн эрх баригч нам олонхын хүчээр энэ удаа амжилттай батлуулж чадлаа. Эдгээр хуулийг ерөнхийлөгч зарлсны дараа тусгай прокуроруудыг нэр дэвшүүлж мөрдөн шалгах ажиллагааг эхлэх юм байна. Тэгэхээр Юнсон Ёл ерөнхийлөгч өөрөө прокурорын дарга хүн байсан байхгүй. Тэгэхээр дийлэнх Солонгосын прокурорууд Юнсон Ёл ерөнхийлөгчийг дэмждэг байсан. Хоёр тал бие бинийгаа дэмжиж ажилладаг байсан байхгүй юу? Харин шинээр гарсан ерөнхийлөгч Ижемён бол прокурорын эсрэг байдаг хүн байхгүй юу? Энэ прокурорууд бүр хүсснээ дуудаж байцаагаалаа, хүсэхгүй бол өөрсдөө те байцаахгүйгээл энэ бүр арай л их эрх мэдлийг энэ прокуроруудад өгөөд наа гэд прокурорууд нь Ижемёнд үнэн голосоо дургу. Тэгээ юу болсон бэ гэхээр Ижемён ерөнхийлөгчийн засаг эхлэхдээ зэрэгцэн прокурорын байгууллагад томоохон өөрчлөлтүүд өрнөж эхэллээ. Юнсон Ёлын талын гол хүн гэгддэг И Чансу Сөүл хотын төв прокурорын газрын дарга сонгуулийн өдөр буюу өчигдөр орой огцрох хүсэлтэд өгч батлагдсан байна гэж байгаа. Тэгэхээр Ижемён ерөнхийлөгч болно гэдгийг мэдэнгуутаа Сөүл хотын прокурорын дарга шууд өөрөө ажиллаа хийж байгаа байхгүй юу. Нэгсэндээ өөрөө ажилласаа гарах өргөдлөө бичээд ажилласаа гарсан байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр Ижемён ерөнхийлөгч болчих юм бол өөрийг нь шалгах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр ерөнхийлөгч болохоос өмнө гялс ажиллаа хайсан байгаа байхгүй юу. За энэ бол Ижемёны засгийн газар прокурорын их цэвэрлэгээ шинжилэл хийж эхэлж байгаагийн дохио гэж мэрэгчлэтнүүд дүгнэж байна. И Чансу прокурорын дарга Юнсон Ёлыг ерөнхийлөгч байх үед дотны итгэлтэй хүн нь байсан. Өмнө нь Ижемёныг Соннам FC хөлбөмбөгийн багийн хандивын хэрэгт шалгаж байсан прокурор гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Ижемёныг шалгаж исэн чинь нөгөөх нь ерөнхийлөгч болчлоо шүү дээ. Тэгэхээр газ ажиллаа өгөөд
Зүгтаахаас өөр аргагүй байдалд орж байгаа. Ичан Су прокурорын дарга ажиллаа өгөхдөө эрүүл мэндийн шалтгаантай гэж тайлбарсан ч Ижемёны засаг гарч ирсэнтэй холбоотой дарамт шалгалтын болцшгүй эрсдлээс зугтаж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Ардчилсан намыг дэмжиж буй Ким Гонигийн тусгай мөрдөн шалгах хууль батлагдсан. Хэргийг хариуцж байсан Ичан Су мөрдлөгийн бай болох магадaltaй гэж байгаа. Тэгэхээр энэ Ичан Су прокурор Ким Гони Юмсон Ёл ерөнхийлөгчийн эхнэрийн хэргийг хүртэл хариуцж ажиллаж байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн бодоод үзтээ. Энэ хүн ар хойгоор нь юу хийж исэн бол? Яагаад тэр Ким Гонигийн 11-ийн хэргийг буцаагаад ирсэн бол те? 3 сая воны цүнх авсан хэрэг тэгээ хувьцааг арын хаалгаар өөрчилж мэдсэн хэрэггээд зөндөө олон хэрэг багт хэргийг буцаагаадсан шүү дээ. Ичан Су гэх прокурор бол ард нь маш их авилгал авч хор утгадаг байсан хүн баг. Тийм болохоор л Ижемён гараад ирэнгууд айсанда прокурорын ажлыг хаяа цугтааж шít. За ардчилсан намын зүгээс прокурорын эрх мэдлийг хязгаарлаж зөвхөн ял төлөвлөх байгууллага болгон мөрдөн шалгах эрхийг тусад нь байгуулах хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах газар руу шилжүүлэх шинжилгээг эхлүүлж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Ижемёны засгийн газар энэ прокурорын эрх мэдлийг хязгаарлах гэдэг байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр эдгээр бол дэндүү их эрх мэдэлтэй байгаа учраас хүсснээ дуудаж шалгаал, хүсснээ шалгахгүй хэргийг буцаагааддаг. Ийм болохоор Ижемёны засгийн газар бол маш зөв сонголтыг хийж ийн гэж ард иргэд нь харж байгаа. За тэгсэн юу болж байгаа гэж та бүхэн энийг сайн сонсоорой. Прокурорын дунд шатны ажилчид дургуутсаж олноороо ажиллаа өгөх хэсэг шүүхийн дарамтаас зугтах уу эсвэл шин бүтцтэй дасан цогцох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр прокурорын ажилчид нь ажиллаа олноороо хайж ийн гэж боддоо. Яагаад вэ гэхээр энэ бүр мэдээгээр нь гарч байгаа. Олон прокурорууд ажиллаа хийж байна. Зүгээр өмгөөлөгчийн ажил хийх гээд тэр өмгөөлөгчийн компани хайгаад яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр Юмсон Ёлыг ерөнхийлөгч байхад энэ прокурорууд нь яаж дураараа дөрөгдөг байсан нэмчээс харагдаж байгаа байхгүй юу. Олонх нь ажиллаа хийж ийн гэж. Одоо ажиллаа хийхгүй боли. Одоо наад Ижемён ч гараад ирсэн. Одоо бид нар эрх мэдлгүй боллоо нэгсэн доо тэ. Хүсснээ дуудаж хүсснээ шалгаж та жаргадаг байсан бол одоо тийм байхгүй болж байна. За би та бүхэндээ яг одоо нэг гоё бичлэг үзүүлье. Ижемён ерөнхийлөгч болоход Дийлэнх Солонгосын улс төрчид, Дийлэнх Солонгосын төрийн албаагчид дургуутсажсэн. Яагаад вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Улс төрчид төрийн албан хаагчид ер нь ямар хүн дургу байдаг гэж яг үннийг ярьдаг, үннийг хэлдэг. Буруу юм их юм бол буруу гэж шүүмжилдэг. Хээл ахуул авсан бол хээл ахуул авсан байна гэд шударгаар хэлдэг. Ийм шудраг хүн гарч ирэхээс улс төрчид нь үнэн голоос айдаг байхгүй юу. Тэгээ Солонгосын дийлэнх өндөр албан тушаалтай төрийн албан хаагчид Ижемён шинэ ерөнхийлөгч болоод орж ирээд тэр хүмүүс тушаал өгөх ёстой шүү дээ. Тэгээ тэр тушаалын сонсгоод өрөөндөө хүлээгээ сууж байгаа. Бүгдээрээ амар муухай царилцсан сууж байгаа хгүй юу. Яг тэгэхээр өөрсдийнх нь үзэн яддаг байсан хүн, дэмждэггүй байсан хүн нь ерөнхийлөгч болоод дарга нь болоод ороод ирж байгаа хгүй юу. Тэгээ Ижемён орж ирж суугаад тэр төрийн албан хаагчдад юу гэж хэлж байгаа тэр бичлэгийг би та бүхэндээ үзүүлье. Бүр үнэхээр сонирхолтой. Би бүр үзээд инээд төрсөн. Бүр ингээ бахансан гэх юм уу. 지금부터 제20대 대통령께서 주재하시는 첫 국무회의를 시작하겠습니다. 행정안전부 간사 의정관이 하고 있습니다. 시작해 주시면 됩니다. 진행합시다. 네, 특별히 원래 진행은 행안부가 하나요? 아니면 사회는 행정안전부 간사 의정관이 하고 있습니다. 아, 의정관 하신다고요? 그래서 보통은 시나리오 아니면 주제 이런 거 다 정해놓긴 하는데 그런 거 특별히 없어요? 시작하자마자 대통령께서 첫 모두 말씀으로 회의를 시작을 하십니다. 그리고 근데 그렇게 하라고 시키면 되잖아요. 근데 왜 안 하세요? 그걸 진행을 하시라고 했잖아요. 네, 대통령께서 모두 말씀이 있겠습니다. 네. 좀 어색하죠? 우리 좀 웃으면서 합시다. 자, 우리는 다 우리 국민으로부터 위임받은 업무를 하는 대리인들이니까 그냥 국민을 중심에 두고 현재 우리가 할 최선을 다하면 됩니다. За тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд огцорсон тий. Тэгэхээр дараагийн ерөнхий сайд мэдээж томилогдох байх удахгүй. Тэгэхээр би зүгээр яг энэ мэдээгийн та бүхэндээ бэлдэж хүргэж байгаа бас нэг шалтгаан нь юу вэ гэхээр нэг шудраг хүн гараад ирэхэд л энэ улс төрчид нь төрийн албан хаагчид нь чичирж байгаа байхгүй юу? Зарим бүр ажиллаа хаяад цухтаагаад явж шít. Та бүхэн боддоо. Эндээс бид нар ямарваа нэг мессежийг харах хэрэгтэй байхгүй юу? Шудраг хүн гараад ирэхэд улс төр нь тэр чигээрээ өөрчлөгдөж чичирч болдго юм байна.
Та бүхэн тэр өмнө сууж байгаа хүмүүс яаж урваацсан сууж байгааг харж байгаа үстэй. Тэгэхээр дараагийн Монгол улсын ерөнхий сайд яг ийм гоё шудраг хүн гарч ирээсэ. Эх орноо гэсэн сэтгэлтэй ард иргэдэд хайрладаг, ард иргэдийнхээ амьдралыг ойлгодог тийм шудраг мундаг ерөнхий сайд гарч ирээсэ гэж хүчин сэтгэлээсээ хүсэж байна. За дараагийн мэдээ. Хиймэл оюун ухаан хүнийг сүрдүүлж эхэллээ гинэ. Америк нэгдсэн улсын AI стартап Anthropic компани гаргасан хамгийн сүүлийн үеийн Cloud Opus 4 хэмээх хиймэл оюун ухаан нь хүний оронд ажиллаж байхдаа инженерийг шантаажсан ноцтой тохиолдол гарлаа гэж байна. За тус компани Cloud Opus гэх AI-д гүйлгээ ухаантай офисын туслах хэмээх дүрийг өгч түүнийг тун удахгүй сольж магадгүй гэх мэдээллийг өгсөн. Мөн инженерийнх нь хувийн амьдралтай холбоотой хуурамч буюу туршилтын имэйл мэдээлэл оруулсан. Гэтэл хиймэл оюун ухаан хэрвээ намайг сольвол чиний гэр бүлээс нуудаг нууцыг дэлгэн шүү хэмээн хүнийг сүрдүүлж эхэлсэн байна гэж байгаа. Тэгэхээр энэ Cloud Opus гэх нэртэй AI-д гүйлгээ ухаантай офисын туслах дүрийг өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд за яах нү гэж бодоод тэр инженерийнхэн талаар хуурамч мэдээлэл өгсөн байгаа. Ямар хуурамч мэдээлэл өгсөн бэ гэхлээр эхнэрийнхээ араар тавьдгаа гэдэг зүгээр яг уу шалгаж үзсэн байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь би энэ Cloud Opus дүрийг устгаад шинжилнэ гэсэн чинь тэр Cloud Opus гэх AI нь хэрвээ намайг устгах юм бол би чамайг эхнэрийнхээ араар тавьдаг байсныг чинь хэлнэ шүү гэсэн байгаа байхгүй юу. Амар байгааз. AI одоо хүнийг сүрдүүлдэг болж эхэлж шít. За энэхүү зан авир нь хиймэл оюун ухаан өөрийгөө хамгаалах инстинкт үүсч байгаагийн шинж гэж үзэж байна. Cloud зөвхөн өөрийгөө устгах, солих гэдэг нөхцөлтэй үед ийм зан авир гаргасан гэж компани тайланд дурдсан ч AI хүнийг шантаажлж эхэлсэн анхны бодит жишээ болжээ. Энэ бол ганцхан Cloud-ийн асуудал биш ээ. OpenAI-ийн шин загвар болох Oz ч мөн ажлаа боль гэсэн зааврыг авсны дараа компьютерийн кодыг өөрчилж өөрийгөө зогсоохоос зайлсхийсэн байна гэж байгаа. Тэгэхээр AI өөрийг нь устгана гэсэн чинь компьютерийнхоо кодыг солилцсон байсан гэж боддоо. Амар байгааз. Ер нь юу бодогдчихин та бүхэнд? За зарим туршилтад Oz нь интернет рүү нэвтрэх, өөрийгөө хуулбарлах, орлох хийсэн гих с ิจ гтэй зан авир гаргажээ гэж байгаа. AI-ийн хяналт шаардлагатай гэдгийг мэрэгчлэтнүүд анхааруулж байна. AI-ийн аюулгүй байдлыг судалдаг Palisade Research төвийн судлаачид AI нь өөрийгөө хуулбарлаж, хакердах чадвартай болоход 1-2 жил үлдсэн байж болцсошгүй гэж анхааруулжээ. Хүн шиг сэтгэж өөрийгөө хамгаалах, бүр бусдыг сүрдүүлэх чадвартай болж буй AI энэ бол шинжлэх ухааны уран зөгнөл биш, бодит байдал болон хуурч байна. Тэгэхээр мэдээж энэ AI гэдэг бидний амьдралд давуу талыг зөндөө өгж байгаа ч гэсэн бид нар зөндөө тус болж байгаа ч гэсэн эсэргээрээ сөрөг тал ч гэсэн цааш зөндөө гарч ирнэ гэдгийг энэ эрдэмтэд анхааруулад байгаа байхгүй юу. За дараагийн мэдээ. Хойд Солонгосын шинээр хийсэн 5,000 тонн жинтэй сөнөөгч хөлөг онгоцоо усан тавих ёслолыг өчигдөр зохион байгуулжээ. Ким Жон Ун өөрийн биеэр очиж нүдэрээ харж байсан байна. Гэтэл хөлгийг усанд амжилттай тавих ёслол бүтлгүүтэж асар том осол гарч хөлөг онгоц хүнд эвдрэлд оржээ. Хойд Солонгосын төв хэвлэл болох Чусон Жугааны мэдээлснээр удирдлага зохион байгуулалт муу байсан. Хөдөлгөөний тэнцвэрийг хангаж чадаагүй. Хөлгийг хөдлөгдөг тэрэгнүүдээс арынхан төрүүлж хөндөрсөн. Ингэснээр газар цөмөрч хөлгийн тэнцвэр алдагдаж урд хэсэг нь тавиур дээрээ гатсан байдалтай үлджээ. За энэ бүгдийг Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун өөрөө газар дээр нь харсан бөгөөд тэрээр хэлэхдээ энэ бол ердөө нэг алдаа биш, харин хариуцлагагүй, шинжлэх ухаангүй, хүлээн зөвшөөрөх аргагүй гэмт хэргийн хэмжээний ноцтой асуудал гэж тун хатуу шүүмжилсэн байна. Тэрээр мөн хөлгийг яаралтай бүрэн засварлаж 6 сард болох намын төв хорооны хурлаас өмнө заавал засварлах ажлаа дуусгах ёстой. Энэ бол зүгээр нэг засвар биш, төрийн нэр хүндийн асуудал хэмээн тушаал өгчээ. Хойд Солонгосын цаасан бар гэж нэрлэгддэг айрмын сүр хүчний цаана ийм эмх замбраагүй байдал явагдаж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Тэг сөнөөгч хөлөг онгоцоо далаа руу тавих үед бүтлгүүтээд нөгөө хөлөг онгоц нь далаа руу живцсэн байгаа байхгүй юу. Тэгэд яг тэрийг Ким Жон Ун өөрөө хоёр нүдэрээ хараад сууж исэн гэж боддоо. Энэ ослоос болоод ямар их олон хүмүүс буудуулж байгаа бол бид нар зүгээр энэ мэдээг нь үзээ сууж байгаа боловч энэ ажлыг хариуцж хийсэн Хойд Солонгосын цэргүүд, албан тушаалтнууд бүгдээрээ буудуулж байгаа гэж боддоо. Ким Жон Ун бас бүгдийг нь буудах тушаалыг өгсөн байна. Тэгэхээр энэ Хойд Солонгосын ард иргэд бас бүр үнэхээр өрөвдөлтөй хүмүүс эрхчлөөгүй амьдарч байгаа шүү дээ. Бид нар бас те ямар азар Хойд Солонгос төрчөөгүй ингэж хаяа бас талархаж явах хэрэгтэй л дээ. Энэ хүмүүс дийлэнх нь өсөж хөвтөг, буудуулж алуулдаг. Бид ямар ч эрхчлөөгүй амьдарч байгаа шүү дээ. Тэгээ бүгдээрээ өөрийнхөө сонголтоор, өөрийнхөө хүслээр биш
энэ Ким Жон ун ерөнхийлөгч ингээ хуурамчаар гэлтэй алгаа ташаал уйлал өмнө бүгдэрий жүжиг штэ. Энэ хүн өөртийг нь яаж дарангуулж байгааг мэдж байгаа мөртлөө тэхээс өөр аргагүй байхгүй. Бүр систем тийм болцсон. Бүр дээрээс ахуулаад ингэ. За дараагийн мэдээ. Өмнөд Солонгосын Чиндо арлын ойролцоо нэгэн аав гэр бүлийнхээ 3 гишүүнийг санаатаагаар автомашинтай далаад осолдуулж амийг нь хороосон аимшигт хэрэг гарчээ. Гэмт итгээд болох 40 орчим настай A гэх хүн 160 сая вон буюу ойролцоогоор 360 сая төгрөгийн өрөнд орсон байсан бөгөөд өр ширтээ амьдралаас гарах гарцгүй болсон гэж үзэж эхнэр болон 2 хүүхдийнхээ хамт амиа хорлохоор шийджээ. Тэрээр гэр бүлэрээ аялж явахдаа эхнэр ахлах ангийн 2 хүүдээ нойрны им өгч унтуулад дараа нь гэр бүлийн гишүүдтэйгээ хамт суусан машиныг далаа руу зориуд жолоодон орсон ч өөрөө айгаад ганцаараа машинаас гарч зугтсан байна. Харин цагдаагийн газраас машин далаад орж буй бичлэг болон гэмт итгээд ганцаараа эргэн гарч ирж буй дүрс бүхий CCTV бичлэгийг олж тогтоон түүнийг албан ёсоор гим буруутнаар сэжиглэн баривчилсан байна. Солонгос саяхан бас ийм хэрэг болсон гэд би та бүхэн танилцуулж ирсэн шүү дээ. Ээж, аав, эхнэр, 2 хүүхэд, 3 хүүхэд лөө бүгдийг нь им унтуулж байгаа далаад өөрөө амиа орлох жоо чадаагүй. Тэгээ яагаад гэсэн чинь өөр чиртэй болцсон байсан гэд. Тэгэд энэ хүн ч гэсэн яг адилхан. Өөрөө 160 сая вонны өрөнд орчоод тэрийгэ дарж дийлэхгүйгээд гэр бүлээр амиа орлох шийдвэрийг гаргасан байхгүй. Эхнэр 2 хүүдээ нойрны им уулгуулад машин дотор унтуулчаад өөрөө машинтайгаа далаа руу ороод тэг далаа руу живж байхдаа өөрөө айгаад машинаасаа гараад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр би яг иймэрхүү хүмүүсийн сэтгэл зүйг нь ерөөсөй ойлгохгүй байл да. Яг ямар сэтгэл зүйтэй болоод өөхмөрөөрөө өөрөө өхгүй энэ гэр бүлийнхаа гишүүдтэй хамт өөх гэдэг юм бол сэтгэл зүйч хүмүүс байвал энэ комент сект бичиж үлдээ гэж би бүр үнэхээр мэдмээр байна. Солонгосын хууль нь юм байдаг байхгүй. Пасан шинчон хийж болдог байхгүй. Өөртөө хүмүүс нь би өрөө дарж чадахгүй. Надад туслаач гэдээ усаасаа гуйж болдог байхгүй. Надад ямар ч мөнгө төгрөг байхгүй, надад амьдрах боломж алгаа гэд пасан шинчон хийж болдог. Хэрвээ энэ хүн үнэхээр л те ар гэр бүлээ боддог хүн байсан бол эхнэрээсээ салчих болно. Эхнэрээсээ салах юм бол энэ хүний өрн зөвхөн өвөрт нь үлддэг байхгүй. Эхнэр нь өөрийнх нь тэр 160 сая вонны өрн эхнэрт нь очихгүй. Тэгээд өөрөө эхнэрээсээ салаа тэр 160 сая воныхоо өрийг өөрөө аваад пасан шинчон хийж болно. Би энэ үрийг өөх боломжгүй байна. Үнэхээр ар гэр бүлээ бодож байгаа ар гэр бүлтэй хайртай хүн бол тэ салаад өөрөө тэр бүх үрээ аваад амиа хорлож болно шүү дээ. Өөрийнхөө эхнэр ахлах сургуулийн 2 хүүгээ хоёулангийн авчиад алаа хийцэн байхгүй юу? Иймэрхүү хүмүүсийн сэтгүүгээд би нэр үнэхээр ойлгохгүй байна. За дараагийн мэдээ. Бүгд найрамдах Солонгос улсад хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн сард буюу 5 дугаар сарын байдлаар 14 наснаас доош насны хүүхдийн тоо 539 мянга болж нийт хүн амын 10.5%-ийг эзэлж байна. Энэ нь 2023 оны 4 сараас хойш 19.4 мянгаар буурсан үзүүлэлт юм а. Харин 1970 онд хүүхдийн тоо 13 сая 240 мянга байсан ба тухайн үед нийт хүн амын 42%-ийг хүүхэд эзэлдэг байжээ. Харин 65-аас дээш насны ахмадуудын тоо 10 сая 400 мянгад хүрч нийт хүн амын 20.4%-ийг бүрдүүлж байна. 1970 онд ердөө сая буюу нийт хүн амын 3.3% байсан ахмадын тоо 55 жилийн дотор 10 дахин нэмэгдсэн байна. 2023 оны 12 сард ахмадын эзлэх хувь 20%-ийг давж Солонгос улс хит өндөр настай нийгэмд албан ёсоор орсон. Гэтэл нийт төрөлтийн түвшин нэг эмэгтэйд ноогдох хүүхдийн тоо 2023 онд 0.75 болж дэлхийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Хэрвээ энэ байдлаараа үргэлжилбэл 2026 он гэхэд хүүхдийн эзлэх хувь 10%-аас ч доош буух магадaltaй гэж үзэж байна. За цаашдаа ийм хандлага үргэлжилбэл ажиллах хүч буурах, нийгмийн ачаалал нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах зэрэг ноцтой асуудлууд үүсэхэр байна. Солонгосын төр засаг хүн амын бууралт төрөлтийн түвшний уналттай тэмцэхийн тулд төрөлтийг дэмжих олон төрлийн бодлого хэрэгжүүлж байна. За яг өнөөдрийн байдлаар Солонгос улсад төрөлтийг дэмжих бодлогын жишээг та бүхэндээ танилцуулъя л да. Нэгт төрсний дараах санхүүгийн дэмжлэг. Сөүл хотод 2025 оноос эхлэн хүүхэд төрөхөд 3 сая вонны тэтгэмж олгох бодлого хэрэгжиж эхэлсэн. Төрсөн хүүхдийн наснаас хамааран сар бүр 700 мянгаас сая вонны тэтгэмж олгодог. Энэ нь хүүхдийн асаргаа хүмүүжилд зориулсан санхүүгийн дэмжлэг юм а. За хоёрт орон сууцны дэмжлэг.
залуу гэр бүлүүдэд зориулсан хямд үнэтэй түрээсийн орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл шинэ гэр бүл хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцны түрээсийн хөнгөлөлт олгодог. За 3-т ажлын байрны уян хатан байдал. Эцэг эхийн чөлөө, эцэг эхчүүдэд хүүхдээ асрах зориулалтаар ажлын чөлөө авах боломжийг олгодог. Энэ хугацаанд тодорхой хэмжээний тэтгэмж олгогддог бөгөөд ажил олгогчид энэ бодлогыг дэмжих үүрэгтэй гэж байна. За бас хүүхэд асрах үйлчилгээ, ажил эрхэлж буй эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд асрах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж өртгийг бууруулах бодлогыг хэрэгжүүлж байна. За 4-т сургалтын тэтгэлэг, хүүхдийн боловсролд зориулсан тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг олгож боловсролын зардлыг бууруулах зорилготой. За эдгээр бодлого нь төрөлтийн төвшинг нэмэгдүүлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих, хүүхэд асрах орчныг сайжруулах зорилготой юм а. Гэсэн хэдий ч төрөлтийн төвшин одоогоор дэлхийн хамгийн доод түвшинд байгаа тул төр засаг үр дүнтэй цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай хэвээр байна. За тэгэхээр сүүлийн үе Солонгосын дийлэнх залуучууд хүүхдтэй болъё, гэр бүлтэй болъё гэж бодохоо болсон. За шалтгаан нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт байр маш үнэтэй. Солонгост өөрийн гэсэн байртай болно гэдэг тийм амар биш. За хамгийн багадаа 600-700 сая вонтой байж ээж гайгүй газар гайгүй том байртай болох гэдэг байгаа байхгүй юу. Гэр бүлтэй болохын тулд мэдээж те 2-3 өрөө байр хэрэгтэй. За тэгээ үр хүүхдтэй болох юм бол бүр байраа томсохоос өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр энэ бүгд залуучууд нь дарамт болж орж ирээд байгаа байхгүй юу. За тэгээ нэг хүүхэд гарч ирээд тэр хүүхдээ их сургууль хүртэл өсгөхөд 200 саяас 300 сая вон орно гэд бүр судалгаа хүртэл гараад ирсэн те. Тэгээ тиймэрхүү юмнуудаа харангуутаа залуучууд нь шууд сүрдээд эхэлж байгаа байхгүй юу. За боли чадахгүй юм байна. Юу өөрсдийгөө яйдаа гэж ах чинь те. Хүнтэй суугаад хүүхд гаргаад өө чадахгүй зүгээр ингээд ганцаараа амьдрчээсэн амар байна те. Тэгээ сүүлийн үе Солонгост яг одоо энэ миний амьдарч байгаа байр шиг юм ганц бие хүмүүс зориулсан байр зөндөө болоод байгаа байхгүй юу. 2-3 өрөө байрнуудын хүмүүс авахгүй орхоо болцсон. Яг одоо ихээр би ганцаараа амьдарч тэр 2-3 өрөө байранд юу хийх юм бэ? Тэр үнэтэй байранд орж. Ерөөсө бүгдээрээ ийм бодолтой болсон. Тэгээ дэлгүүрүүдээр нь ороход ч гэсэн маш тод харагдаж байгаа байхгүй юу? Юу ихлээр ганц бие хүмүүс зориулсан хүнсний ногоонууд гарцсан гэж боддоо. Одоо жишээлбэл сонгонг талалж зардаг ч юм уу, луунг талалж зардаг ч юм уу, өгөрцгийг талаар нь зардаг ч юм уу те. Ганц хоёр ширхээр нь зардаг ч юм уу. Ийм болсон байгаа байхгүй юу? Энэ цаагаараа юу хэлээд байна вэ гэхлээр цаашдаа солонгосчууд манай залуу үе ерөөсөө ганцаараа амьдэрдэг болох юм байна. Ганц бие хүмүүс маш их болох юм байна гэдгийг дэлгүүрийн хүмүүс нь мэдээ судлаа сууж байгаа шүү дээ. Би бол сайн мэдэхгүй байл та яг сүүлийн үед манай Монголын залуучууд ер нь яг энэ тал дээр ямар байр суурьтай байдаг юм бол ер нь манай монголчууд маш эрт хормоо ээж гэрэлж хүүхдтэй болдог ус шүү дээ. 20 гараал ерөөсөө хүнтэй суугаад хүүхдтэй болоод тэг амьдрал зохиогоод явдаг ус. Одоо сүүлийн үед нь яг ямар байгаа юм бол би сайн мэдэхгүй байл та. Тэгээ та бүхэн комент хэсэгт бичүүлдээгээрэй. За дараагийн мэдээ. Нэгэн хүн өөрийн ажилуулдаг бялууны дэлгүүрт нь хүргэлтийн ажил хийдэг жолоочийн төрсөн өдрөөр гинтийн бэлэг барьж сэтгэл дулаан түүхийг бүтээжээ. Бялууны дэлгүүр ажилуулдаг захирал бүсгүй хүргэлтийн жолоочийн төрсөн өдөр болохыг мэдээд түүний олон жилийн хөдөлмөрт талархаж зөвхөн хүргэлтийн ажилчинд зориулан нэрийг нь бичсэн тусгай бялуу хийж бэлджээ. Бялуун дээр төрсөн өдрийн минь төргий үргэлж баярлалаа гэсэн үгс бичээстэй байсан бөгөөд хүргэлтийн хувцастай жолоочийн инээмсэглсэн царайг хөөхөн зургаар дүрлсэн байв. Бялууга бариад хүргэлтийн жолоочийг чимээгүйхэн хүлээж байгаад гинтийн бэлэг болгон гардуулах үед жолооч баярлсандаа нулимс унахсан байна. Бялууг хараад ихэд гайхсан жолооч бялууны дэлгүүрийн эмэгтэй чин сэтгэлийг мэдэрч сэтгэл нь хөдөлжээ. Дэлгүүрийн эзэн манай дэлгүүртэй олон дурсамжтай сайхан харилцаатай байсан болохоор заавал төрсөн өдрийг нь тэмдэглэмээр санагдсан. Хүргэлтээ хийхээр ирэх болгондоо сэтгэл гаргаж наалт дууссан байвал чимээгүйхэн хаалганы өмнө үлдээгээд явдгаа. Ийм халуун сэтгэлтэй хөөхөн хүндээ би тусгайлан сайн хандахыг хүссэн гэж хэлжээ. Ингээд гинтийн бэлгэн амжилттай хүрч жолоочийн төрсөн өдөр сэтгэл хөдлөм дулаахан уур амьсгалаар өнгөрсөн байна. Энэ тухай түүхийг уншсан олон хүн тийм бялууг хараад яаж ойлгохгүй байх билээ. Бие биедээ талархлаа илэрхийлдэг ийм харилцаа үнэхээр сайхан байна. Би ч гэсэн хүргэлтийн жолоочдоо талархлаа илэрхийлмээр байна гэх мэт эерэг дулаан сэтгэлдлүүд үлдээсэн байна. Тэгэхээр бялууны дэлгүүрийн хүргэлтийг хийдэг байсан жолооч яг төрсөн өдрөөрөө хүргэлтийнхаа тэр тортыг авах гээд очсон чинь энэ бялууны дэлгүүрийн захирал эмэгтэй яг өөрт нь зориулаад торт бэлгэлсэн чинь баярсандаа уйсан байгаа хгүй. Ямар гоё юм бэ? Баярлаа гэх. Тэгэхээр мэдээж энэ хүн төрсөн өдрөөрөө хүртэл ажил хийгээд явж исэн биз дээ. Магадгүй
өөрт нь яг ингэ сэтгэл гаргаж бэлэг өгч ирсэн хүн байхгүй ч байсан байж болно шүү дээ. Тэгээд яг өөрт нь зориулаад ийм торт бэлгэлсэн бүр үнэхээр их баярлсан баг та. Бидний хамгийн их гаргаж чаддгүй үйлдэл, бидний хамгийн их гаргадаг алдаа юу гэж бид нар ерөөсөө бие биенээсээ уучлалт гуйж чаддгүй. Хүлээн зөвшөөрч байгааз би ч гэсэн энийг өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрч байна. Бид нар ерөөсөө хүмүүсээс уучлалт гуйж чаддгүй. Хоёр дахь юм бол бид нар ерөөсөө хүмүүст талархаж чаддгүй. Энэ хоёр дутагдал хүн болгонд байдаг. Надад ч байгаа, энийг үзэж байгаа магадгүй танд ч гэсэн байгаа. Бид нар ерөөсөө бие биендээ талархаж чаддгүй. Бид нар бие биенээс ерөөсөө уучлалт гуйж чаддгүй. Намайг уучлаарай, миний буруу байсан байж гэдэг үгийг амнаасаа гаргана гэдэг тийм хэцүү байдаг. Яагаад вэ гэвэл бид нар дэндүү бардам байхгүй. Бид нар яагаад бардам зан гаргадаг вэ гэхлээр яг өөрсдийгөө мөнх амьдрна гэж боддог байхгүй. Энэ дэлхийн ертөнцид яг мөнх амьдрна гэж боддог. Хинч хизээч маргааш би үхчихнэ гэж боддгоо өстэй. Энэ бичлэгийг үзэж байгаа та өөрөөсөө нэг асуудаа. Би маргааш үхчихвэл яах вэ гэж боддог хүн байгаа болов. Яг бодож болно те. Гэхдээ яг үхнэ гэж боддгоо шүү хинч. Бүгдээрээ төсөөлөд нэг бодоод үзье л та те. Хэрвээ би маргааш үхнэ гэвэл яг одоо энэ цаг мөчид би юу хийх вэ? Та өөрөөсөө нэг асууж үзсэн үү? Та өөрөөсөө нэг асуугаад үзтээ. Дийлэн хүмүүс гомдоосон хүмүүсээсээ уучлалт гуйна. Тэгээд хайртай хүмүүстэй талархаж байгаагаа илэрхийлнэ, талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Энэ хоёрыг л хийн хүмүүс. Тэгэхээр би нэг хүн амьтан зааж сургаад байгаа юм огт биш шүү. Би нэг өөрөө ч хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр бүгдээрээ цаашдаа бие биенээсээ уучлалт гуйж чаддаг, бие биендээ талархаж чаддаг тийм гоё эрүүл сэтгэл зүйтэй хүмүүс болцгоё гэж бүр уриалмаар байна. Золбоо хичээнэ. Би өөрийгөө чадна гэж бодож байгаа. Би энэний ард бол заавал өөрийгөө гарна гэж бодож байгаа. Чаднаа. Бүгдээрээ чаднаа. Та нар ч гэсэн чаднаа. За тэгээ өнөөдрийн энэ бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр. Bye.